За би энэ 2.1 их найдыг хасж байгааг нь дэмжиж байгаа. Гэхдээ энэ дотор би одоо та нарыг хассны дараа би дахиад одоо бүх газруудаар тэр сайд нар хоорондоо юм humааг үүлгээд янз янзын юм зөндөө хийдэг. Тэр мөрний чинь би харж байгаа л ер нь бол ноонуудын гаргаж тавина. Тэгэхээр энэ бүх газраас 8%-аар хасж байгаа юм байна. Бүх газраас 8%. Гэтэл шүүхийн ерөнхий зөвлөлөөс гав ганцхан шүүхийн ерөнхий зөвлөлөөс 20.8%-аар асаа хийж байна. Энэ чинь бас нэлээд олон шүүх байгуулах тухай асуудал, олон аймгийн шүүхийн бас хөрөнгө оруулалтын янз янзын асуудлууд байгаа. Тэр бүх зүйлээс нь бүгдээрс нь ингэж хасч болохгүй шүү дээ. Энэ чинь нэг байгууллагыг ингэж харгисалж нэг нүдээр үзэж болохгүй байхгүй. Энэ хасалтаа нэг жоохон хилцүүлгийн явцад бас гайгүй болох талаар бас та сангийн сайд ажиллаач гэж хүсэж байна. Сангийн сайдаас асуу. За сангийн сайд нэмж хариулъя. Байгууллагын дүнгийн ажлын хэсгээс хариулж. За ажлын хэсэг 4 номерын ажил микрофон дээрс хариулъя. За сангийн яамны төсвийн бодлого төлтийн газрын дарга санчаадорч. За гишүүний асуултанд хариулъя. За энэ удаагийн төсвийн тодголтой хамт бол тодгол хийсэн бол үндсэн зарчмууд бол бид нар хурж болохгүй одоо энэ зарлуудаа буюу одоо хүүхдийн мөнгө, ахмадын тэтгэвэр тэтгэмж, за эдгээр зарлуудаа хурж болохгүй зарлуудаа үлдээгээд бусад салбаруудын хувьд бол бүх салбарууд дээр ялгаагүйгээр бол таналт хийсэн байгаа. За ингэж хийхдээ бол энэ 25 оны 1-ээс 6 дугаар сар буюу эхний хагасжилд бол одоо хуваараар тавигдсан одоо энэ зарлууд хэрэгжүүлсэн одоо үйл ажиллагааны зарлууд эхлүүлсэн зарлуудыг үлдээгээд сүүлийн хагас жилд нь байгаа зарлуудаас бол бид нар танж болох зарлуудыг бол одоо ингээд тансан байгаа. За яг ижилхэн нэг зарчмаар жишээ нь томилт зочны зарлыг бууруулах, бичиг иргэний зарлыг бууруулах, шатхууны зарлыг бууруулах гэдэг ийм арга хэмжээнд хийсэн байгаа. За төсвийн эрхлэн загчдын хувьд бол янз янзын хувьтай гарч ирж байна. Жишээ нь шүүхийн ерхий зөвлөлийн хувьд бол